За өстө олон юм болсон мапантай дээгүүртэй доогууртай аялалд хөдөлцгөөж байна. За хальт жолооч харуулчаа. Жолооч уу. Yo, let's go. Угсааны мэн. Оолн жолооч биш байна. Машин явж байхдаа ингэ тарчлаа. За бид эдийн сонирхолтой аялал энд эхэлж байна. За тэгээд энэ влог хаа хүрээд дуусахыг мэдэхгүй байна. Амьдралдаа ийм влог хийж үзээгүй учраас тэгээд уучраа олцгоё. За одоо өөрөөр Токио руу гарна. Анх удаага Токио анх удаага. За анх удаага бүгд Япон явах гэж байна, хөлт явах гэж байна. Тэгээд сэтгэл догдолж байна. За тэгээд Барсагаа үзэх санаатай. За Осака хотод дэлхийн экспо, супер экспо болж байгаа. Тэрийг үзэх санаа бол байна. За хэр амжилттай байхыг мэдэхгүй байна. Тэгээд болох баха. Тийм. Болно. Токиодос хоёр маа шүү дээ. Тийм, Токиодос firework festival үзэх санаатай байна. За иймэрхүү юутагаар санаатаагаар ингээ эхэлж байна. За онгоцны буудлын дээр очиод ганцаар бичлэг үргэлжлүүлнэ. Окей. За нисэх рүү төхөөл ирж байна да. За тэр онгоцнуудын нэгээр л нисэн дээ. Мятаар нисэн. Явах гад ирэх ч бас гоё шүү тий. Явах гад ирэх гоё. Буцахтаа бас Монголынхаа онгоц нь сайн байна уу гэж суухаас гоё мэдрэмж өгдөө шүү дээ. За өстө сайхан өглөө байна. Яг бичлэг ихээр л дэг. Нэг бол ханиалгаад, нэг бол ившээгэл. Хаалгаар буруу хаалгаар юм орчих. Өстө гоё өглөө. Өөрөөр өмсөд гарья гэсэн бол өмсөө гарч байгаа шүү дээ. За одоо чек-ин хийцэн. Цаашаа орох чинь за дүүк маань энд байж байна. За дэлгүүр маань байгаа. За энэ аяллаа гол зохион байгуулсан хүн маань Ориг Travel-ийн захирал дэлгүүр маань байж байна. За юу яцгаана? Хай. За ингээ хоёр дэлгүүн зогсож байна. Тэг ингээ хоёулаа дэлгүүр. За манай Барсагийн фэн клубын урилгаар одоо хүсэлтээр одоо бид бүгдийн аяллыг одоо Японд аяллыг манай Ориг Travel компани одоо яг ингээд зохион байгуулж байна. Тэгээ одоо бид нэр бүгдээрээ яг одоо Улаанбаатараас нисгээд байж байна. За тэгээ ямар ч байсан дэлгөөндөө бас баярлалаа. Бидний хүслийг хүлээж аваад ингээд бүх одоо асуудлыг шийдээд ингээд аяллаа бид ингээд гарах гэж байна. Тэгээд бас энэ аяллаа талаар энэ одоо Ориг Travel-ийн тий одоо туршлагын талаар бас товчхон ингээд мэдээлэл өгөх шүү дээ. За сайн байцгаана уу. Тэгэхээр Ориг Travel компани ерөнхийдөө Японы чиглэлд 2-3 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр Токио хот дээр голчлон үйл ажиллагаа явуулдаг. Токио Фужи чиглэлээр. Гэхдээ яг одоо Кобе хотод болж байгаа Барсагийн тоглолтод зориулаад 4-5 хотод 5 өдөрт аялах юм экстрим бөгөөд тийм одоо өмнө нь гарч байгаагүй дахин давтагдахгүй аяллыг яг зохион байгуулад гаргахад бэлэн болсон байна. Тэгэхээр Осака, Токио, Кёто, Нара, Кобе гэдэг ингээ 5 хотоор дамжих ийм аялал эхлэх гээд байж байна. Тэгэхээр аялал нь сайхан болох байгаа гэж итгэж байна. За окей. Тэгээд одоо влог маань цаашаа үргэлжлэн ямар ч байсан Ориг Travel-ийн хамт олонд баярлалаа. Бид нэр одоо ингээд 23-лаа. Токиог зорлоо. За departure логоо гарлаа. За ингээд duty free хэсэгтээ ороод ирлээ. Here we go. Here we go. За одоо гейт болоод очсон да. За back to board. Монгол явж байна. Гэсэн сан худаага урдаан юм. Зайтай уртлын сунд дээр сууж үзэж байна. Гоё юм байна. Хөл тухтай зайтай. Гэхдээ хоёр тал руугаа нэрэх юм. Тэр нь тохгүй байна. Тэгээ уртаа зайтай нэгдэг бол
2026 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний халуухан мөчүүдийг газар дээрээс мэдрэх боломж. 2018 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний аяллыг зохион байгуулж байсан туршлагатай Ориг Travel-ийн хамт олон энэ удаад 2026 оны дэлхийн аварга шалруулах тэмцээнд зориулан Нью-Йорк, Лос Анжелес, Сан Франциско тэргүүтээ Америк нэгдсэн улсын 11 хотоор аялах аяллыг зохион байгуулахаар болж байна. Уг аяллын хүрээнд таны өмнөс тоглолтын тасалбарыг захиална. Аяллын зочид буудал, угтах үдэх унаа, хөтөч, хотын аялал, дурсгалт газар болон шопинг бүгд багтсан. Мөн Америк нэгдсэн улсын визний зөвлөгөө, ярилцлагын цаг захиалга болон ярилцлага бэлдэх ажлуудыг бид бүхэн зохион байгуулж байна. За аяллын багцуудыг танилцуулъя. Эхний багц бол зөвхөн визний үйлчилгээ болон зөвлөгөө. За хоёр дахь багц нь бол визний үйлчилгээ, нэг өрөөнд 2 хүн байрлах буудал эсвэл апартмент, угтах үдэх унаа болон бонус зүйлүүд багтсан байна. За харин 3 дахь багцад бол 1 болон 2 дугаар багцын бүх үйлчилгээ нэмээд Монгол өтөчтөр хотын аялал нэмэлт аяллын зөвлөгөө бүхэн багтсан байгаа. За фанатууд маань нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ оны 10 сар эсвэл эх оны 1 сараас эхлэн Америк нэгдсэн улсын B1, B2 визний уран хэмжээнд нэмэлтээр $250 нэмэгдэх хууль батлагдаад байна. За энэ нь одоогийн хураамж болох $185 төлбөр дээр $250 нэмэгдэж $435 болно гэсэн. Хэрвээ та мөнгө цаг хугацаагаа хэмнэхийг хүсвэл хураамж нэмэгдэхээс өмнө ярилцлагын цагаа авч визээ мэдүүлээрэй. За энэ аялалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 9198 2024 болон 9191 2024 гэсэн дугааруудаас авах боломжтой. Суулын тоо хязгаартай тул та яг одоо бүртгүүлээрэй. Японд ирэнгүүт камер шууд автоматар дуутай болчдөг. Зураг дарах бичлэг хийх болгонд. Зя. Arrival дээр нь гараад ирсэн. Наритад явж байна. За одоо энэ чинээс 0 орчоод группээр бөөнөрөө цаашаа үргэлжлээд метрогоор буудлын руугаа явна. За Ориг Travel-ийн хүн бол огтож авсан байгаа. Аврагийнхаа t-shirt-тэй явж байна. Зяны найлаараад явж өгнө да. Өрөөндөө орж ирсэн. Нэг ийм хөөрхөн жижиггээр байж байна. Энэ өдөө миний банкын асуулттай байх байна. Зя нэг юм вьютэй. Day 2. Эхний бүт өдөр. Гарч ирэл шууд. Тэл хүлэрж байна. За одоо өнөөдөр бүтэн Токиогоор явна. Эхний бүт өдөр ер нь бол 2 дахь өдөр өчигдөр метрогоор явсаар байгаа бодолд ирээд амраад таарсан. Орой 7-11 ороод нэг гой бичлэг хийчих гэж мик ажиллахгүй тэгээд бичлэг хийгээгүй гэхдээ өөрөөсөө тэг өнөөдөр айл болох боломжтой хийх бодно. Зарим дээр нь яг шууд өөрөө ингэж ярьж байгаа. Зарим нь voice over хийх бодно. Сонирхолтой байд юм байна. Лог гэж явах чинь. Хэцүү үедээ хэцүү, гоё үедээ гоё. Хоцрох үедээ хоцтой замдаа өнөхөр залхуу хэрэгтэй хурцлаа. Зя нөгөө сүмийн дор ирсэн байна. Жилд 3 сая өрдөг гэсэн шүү. Хогийн сав алдахгүй нэг явах юм авчаар нөгөөтгөө хаях гэж бас аваа юм болж шүү. Сэрүүцэгцэг олсон. Чэстэгой юм. Хүмүүс ордоор орохгүй зүгээр ингээд зайд нь зогсоод сэрүүцчихэд басаа. Ийм олон байвал бүр гоё юм байна. За нөгөө тэтэр ирж, нөгөө талд дахиад нэг хөрдөг юм дээр ирж хөрж ин гэхгүй бол камер халаад унтраад шүү дээ.
Амар халуун байна. Камер халж унтраа. Тэгээ сая энд ус нэвтрэх асуудал юм чи ингээд энэ хүүтэн хүлээж байгаа дэр чи. Юугаа. Камер хөргөөлөө. За энэ чи хүмүүс ялч байлж. Хөрцгөөж. Яасан ч гоё. За бид хэд саяны сүмээсээ тойроод энэ тамсумын доор ирсэн байна. Энэ тамсум нь бол хаалттай. За түрүүний сүмдөр бас эхнээсээ гойчилж зогсож байгаад зоос шидэж одоо хөслөө шимдэг байдгийн байна. За энэ хүмүүс бол ингээд хөрөөд сууцгааж байна. Одоо энэ хаалган дээр очиж зураг авуулаад тэгээд ерөөхдөө буцнаа. За энэ Токиогийн алдартай Skytree гэж том цамхаг байдаг. Тэр энэ цаанаас харагдаж байна. Орой ийшээгээ явна гэсэн төлөвлөгөөтэй бол байж байгаа. Odaiba гэдэг газар ирсэн байна. Гойсалтай байна. За энэ гоё view point байна да. За энэ ч гоё зураг авална. Зураг дуусаа гойч газар байна. Ийм гоё view point. За Gundam Diversity гэдэг газар. Ийм том Gundam-ийн хөшөө байж байна. За эшиг үргэлжлээ хэдүүлээ. Хоолны газар руу орно. Энд арагшаа ард нь Gundam-ийн ард нь орой ивент болдго юм байна. Weekend таарж байгаа учраас. За цаана Gundam Cafe гэдэг газар бас байж байна. Халуун байгаа болохоор алчууртай болохгүй байна. Yeah, Diversity Tokyo. Хаал болж идэх чаленжтэй. Чаленж гэж хэлж байгаа шалтгаан нь энд бол ингээд мянган төрлийн юм байгаа. За энэ чинь слим болж идэндээ Япон хадлагч идэндээ өөр юм бодоод нэг сонирхол байхгүй. 70 хүнс би нэгэд чаддаг болохоор 70 хүнс авахгүй байх. За бусд нь гайг баха. За энэ дээрээс сэрүүхэн гоё юм байна. Иймэрхүү юм амар анхаарал татдаг те. Чихэр жимсний. За тэгээ энэ дэшиг юм моол болчихж байгаа юм байна. Сянч ямар ч үсэж байгаад хааллж иднэ. Яа. Караоке авсан. 30 мянган караоке. Ингээ Мисото 6 ширхэг дахиатай будаа, чиз соустай тэгээд ундаатай ийм юм байна. Итатакимас.
Зогсоорой л гэдэг. Яг нэг шатсалтаа өсөхгүй тэгж шиг байна. Гэтэ бүр ингээ бараг бүтэн дүүрэг гэж хэлж болохоор маш том эсгийг хаацсан 3-4 газар солиод бодож байна. Яг гоё тогтож харж болох цөөхөн хэдэн газар баг тийм олсонгүй гэтэ гоё байна. Тэгээд яг энэ Skytree гэдэг том цанхгийн яг дор. За одоо энэ чинь ингээ зөндөө том годомжийг хаацсан байгаа. За тэнд одоо солиод дахиад бодож байна. За яг өөдөөс одоо энэ Skytree гэж том цамхаг харагдаж байна. Хүмүүсийг битээ зогсоогоо л гэдэг. Хөөс мантуу шиг юм явж байна да. Зогсоохгүй нөгөө яваад байгаа нь шатцалтаа өсөхгүйгээс гадна нөгөө олон газар солиод болоод байгаа болохоор ингээд солиотыг чинь нэг дор үзээд бөөнөр үздэг юм байсан болол энэ удаад болохоор юм attraction шиг те олон газар олон юм үзээ явж байгаа юм шиг явж явах дундаа ингээ зогсохгүй явж явах дундаа олон өөр газар өөр солиотууд ингээ үзээ те тэр энэ камеранд гоё харагдахгүй байж магадгүй сэртэлтэй энэ бүр яг нүдэн дээр бол үнэхээр амар сүрлэг харагддаг юм байна. Тэг ингээд ийм замдаа attraction үзээ явж байгаа юм шиг ийм зохион байгуулалттай байна. Энэ ингээ бүр маш олон годомж дүүргийг дүүрэгч байх тийм баг дүүрэг гэж хэлмээр байгаа газрыг хаацсан байна. За энэний ард ус нэг буудаж байна. Сайн гоё юу байна. Яа, гоо орох автобусандаа суусан. Чиний USB-тэй. Энд гэрэл air condition тэгээ өөр юм байхгүй. Хажуудаа хөнгөд харсан. Тогны залгуур бол байхгүй байна. За одоо энэ 10:20 болж байна. Тэгээд өглөө 6:07 үед Кобед чинь тэгээд шууд Кобе нараагаар явж байгаад Кёто нараагаар явж байгаад Кобед орой тоглолтоо үзнэ. Барса Вислкобо үзнэ. Тэгээд шууд Осакагийн тоглолт дуусгаад тэгээд Осакад оноод дараагийн өдөр Осакад бүтэн өдөр явах юм төлөвлөгөөтэй явж байна. За өнөөдөр нэлээд завгүй нэлээд ядарсан өдөр явсан байна. Тэгээд одоо автобусандаа ерөнхийдөө амрах талдаа орно. За Кобе хотод ирсэн. Одоо өглөөний цайгаа тэгээд дараагийн юмдаа явна. Өглөө эртээ голгор хүн байгаа. Одоо 7 цаг 30 минут болж байна. Уулын дунд ирж явах замд харахад их гоё байгальтай. Хотелээ Осакагаас ердөө нэг 30 минутын зайтай. Одоо автобусаар Kinkakuji гээд сүмрөө явна. Автобусны бодлоо явж байна. Нэг тасмын маань энэ байна да. Хүмүүс зураг авалж байна. Яг өнөөдөр бол бүр сүртэй л харагдаж байна. Direct Travel-ийн зохион байгуулсан аялал Аурагийн дэмжиж байгаа аялал маань амжилттай явж байна. Kinkakuji
Сүми яг дэргэд ирлээ. Ажил амжилттай явж байна. Аяллаа хамтрагч аваараа зохион байгуулагч Ориг Travel-тай баярлалаа. Зя дахиад вагоноор 30 минут явж байгаад Нара паркд ирж байна. За энд бас гоё дөрсөд хавгадна. Тэгээд нэр хүмүүсээс юм гордоо. Иргэд бол 50 байна. 50 нөхдөд шүү. Яан чи ингээ хүмүүс нь цэвэрлждэм байна өө. Чиний хөөрхөн family бас байна. Гэр бүл. Үгүй ч юм уу. Anyway. Хөөрхөн юм аа. Машаа хэлдэг. Уйлж байгаа хөгчийг инээдтэй дуурд юм байна. Нара паркийн трip дууссан. Одоо эндээс Kobe руу шууд цэнгэлдэх рүүгээ тоглолт руу явна. 2 цаг орчим явах нь дээ. За тэгээд Барса Висел Kobe-гийн тоглолтын дээр уулзсан дээ. Бид ирсэн явж байна. Цэнгэлдэх рүүгээ явах гээд энэ чи Барсагийнхан олон ирсэн байна. Энд тэндүү Барсагийнхан байна. Одохгүй цэнгэлт рүү очноо. Ганцхан удаа богонд суугаад 10 минут яваад. Boston Convenience Store Vissel Kobe-гийн merch утсан байна. Орж ирээд ийшээгээ очирлоод тойроод касс руугаа бүгдээрээ орж ирж байна. Янзын гоё зэгцтэй явж байна. Энэ нөхрийг тоцол. Алалцж цэнгэлтийнхаа гад доторх хэсэг рүү орж ирлээ. Амар юм болж байна. Том цогтой яваад локер олчих гэсэн ерөөсөө олцдог. Ядж хат ерөөсөө үйлчлэгээнийх нь хүмүүс information center нь хүртэл ерөөсөө англиар ярихгүй. Бүгд японоор тэ англиар ойлгосон ч урдаас японоор хариу өгнө. Тэгэд үнэнгээ байлаа. За гэхдээ яах вэ? За хэдүүлээ ямар ч цэнгэлт рүүгээ оръё. За 1 2-ын 2026 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний халуухан мөчүүдийг газар дээрээс мэдрэх боломж. 2018 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний аяллыг зохион байгуулж байсан туршлагатай Ориг Travel-ийн хамт олон энэ удаад 2026 оны дэлхийн аварга шалруулах тэмцээнд зориулсан Нью-Йорк, Лос Анжелес, Сан Франциско тэргүүтээ Америк нэгдсэн улсын 11 хотоор аялах аяллыг зохион байгуулахаар болж байна. Уг аяллаа хүрээнд таны өмнөс тоглолтын тасалбарыг захиална. Аяллаа зочид буудал, угтах үдэх унаа, хөтөч, хотын аялал, дурсгалт газар болон шопинг бүгд багтсан. Мөн Америк нэгдсэн улсын визний зөвлөгөө, ярилцлагын цаг захиалга болон ярилцлага бэлтгэх ажлуудыг бид бүхэн зохион байгуулж байна.
За элийн багцуудыг танилцуулъя. Эхний багц бол зөвхөн визний үйлчилгээ болон зөвлөгөө. За хоёр дахь багц нь бол визний үйлчилгээ, нэг өрөөнд 2 хүн байрлах буудал эсвэл апартмент, угтах, үдэх унаа болон бонус зүйлүүд багтсан байна. За харин 3 дахь багцад бол 1 болон 2 дугаар багцын бүх үйлчилгээ нэмээд Монгол өтөчтэй хотын аялал, нэмэлт аяллаа зөвлөгөө бүхэн багтсан байгаа. За фанатомд маань нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ оны 10 сар эсвэл эх оны 1 сараас эхлэн Америкийн нэгдсэн улсын B1, B2 визний уран хэмжээнд нэмэлтээр $250 нэмэгдэх хууль батлагдаад байна. За энэ нь одоогийн хураамж болох $185 төлбөр дээр $250 нэмэгдэж $435 болно гэсэн. Хэрвээ та мөнгө цаг хугацаагаа хэмнэхийг хүсвэл хураамж нэмэгдэхээс өмнө ярилцлагын цагаа авч визээ мэдүүлээрэй. За энэ аялалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 9198 2024 болон 9191 2024 гэсэн дугааруудаас авах боломжтой. Суудын тоо хязгаартай тул та яг одоо бүртгүүлээрэй. Let's go. За орж ирээ суучлаа. Бичлэг их болгон дандаа сэгсээцээ явж байгаа. Наараа хөлрөө бүр амар болсон. За нөөбөр цэнгэлт. Ийм гоё энэ да. Дээшээ битүү тагладаг, дээвэр нь хураагддаг гэх юм уу. За энэ ч тоглогч зарим нь дөнгөсөө халаалтанд Барсагийн ганц цаар тоглож гацсан байсан. Буцаа орчих шиг боллоо. За эхнээсээ халаалтанд ер нь гарч ах шиг байна. Өмнөх байгаа мэдээлэлээр бол одоо нэг 5 минутын дараа бишээсээ гарч ирнэ. Талбай руу гарч ирнэ гэж байгаа. За ингээд тоглолт удахгүй хэлэх гэж байна. гарч ирж байна. Ой юм бэ. Микрофон албаас алгачлаа. Илүү гоё сонсогдох байх гэж бодоод энэ гоё цэнгэлтгэл миний хоолоноос илүү цэнгэлтгэн дууч илүү гоё байна.
Яг өөдөөс надсаад.
Тэгэхгүй ер нь бүх тоглолтын хэлбэхгүй. Энэ өдөртийн хамгийн ихний бүхэл тоглолт учраас заавал бүгд коуч. За виси Коби. Виси Коби. Коми вениграас тарч байгаа. Тоглолт туссан цэнгэлтийн гадаа зохион байгуулалттайгаар хүмүүсийг баг багаар гаргаж байгаа юм байна. Энд чинээс олуулаад цугулчихсан. Бөөг нэрцэн л байна. Хэсэг гаргаал хэсэг зогсоогоод байна. Одоо гол нь метро хаахаас өмнө метронд суух хэрэгтэй байдаг. Метро хаахаад чи явуулахгүй байдаг. Тийм нэг асуудалтай байна. За ингээл хэсэг нь яваал хэсэг зогсоол ингээл явж. Яа нэг өөр газар юм гарах гээд явж байна. Чи цагтаа нар зогссон. Чиглүүлээ л явж. Олон оныг болол сайн менеж хийх юм аа. Сайн маллах юм аа. Метронд амжих гээд байдаг энд гараад ирсэн боловч дахиад хүмүүс төгж ирсэн байна. Хаацсан юм шиг байна. Юу болоод байгаа юм бол. Яа энэ талаар явуулдаггүй. Метроноос оцрох гээд байдаг. Нөгөө талын годомжных нь хүмүүс зүгээр яваад байдаг. Энэ тал нь явдаг бай. Цагдаа зогсогдсон. Сонирхолтой л юм тий. Ирсэн боловч метрог бас хаасан байна. Хэсэг хэсгээр нь хааж оруулж байгаа юм байна. Хүмүүсийг сайн малд юм байна. Ээлжинд амжсан. За метронд амжих үгүй мэдэхгүй. Бид метронд суугаад метроноос өөр газар болчоод цааш автобусанд суугаад биш вагон суугаад тэгээд юу явах хэвээр. Осака явах хэвээр. Тэр нь амжих гэдэг байна да. Та харчлаа. За ингээл хүмүүний менежмент ингэж явж байна да. Яг ингээл та бүр цэнгэлтгэс нь эхлээл таслаад тэгээ ингээ явсаар байгаа л яг метроны хөвдөн дээр ингээл нэг юм болохоор оруулж байна. Одоо дээр төрөөнийх шиг юу яатсан тасалсан. Тэрнийх нь өмнө дахиад тасалсан. Тэрнийх нь өмнө цэнгэлтгэд тасалсан юм байгаа юм байна. Ингээд л зохицуулт юм байна да. За одоо алдсан да. Гурав дамжина гэж байгаа. Чин тэр хажиг. Тэгээд зэрэг гаргаж ээгээд. За гурав дамжина. Метро дамжсан 2 дотоос уцаа. Одоо энэс 20 минут явж байгаад дахиад нэг дамжаад тэгээд ер нь бол гайгүй гэж бодож байна. Алдсан энэ арай гайгүй. Тэ хоос ирсэн. оны дэлхийн аварга шалруулах тэмцээний халуухан мөчүүдийг газар дээрээс мэдрэх боломж. 2018 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний аяллыг зохион байгуулж байсан туршлагатай Ориг Travel-ийн хамт олон энэ удаад 2026 оны дэлхийн аварга шалруулах тэмцээнд зориулсан Нью-Йорк, Лос Анжелес, Сан Франциско тэргүүтээ Америк нэгдсэн улсын 11 хотоор аялах аяллыг зохион байгуулахаар болж байна. Уг аяллын хүрээнд таны өмнөс тоглолтын тасалбарыг захиална. Аяллын зочид буудал, угтах үдэх унаа, хөтөч, хотын аялал, дурсгалт газар болон шопинг бүгд багтсан. Мөн Америк нэгдсэн улсын визний зөвлөгөө, ярилцлагын цаг захиалга болон ярилцлага бэлдэх ажлуудыг бид бүхэн зохион байгуулж байна. За аяллын багцуудыг танилцуулъя. Эхний багц бол зөвхөн визний үйлчилгээ болон зөвлөгөө. За хоёр дахь багц нь бол визний үйлчилгээ, нэг өрөөнд 2 хүн байрлах, буудал эсвэл апартмент, угтах үдэх унаа болон бонус зүйлүүд багтсан байна. За харин 3 дахь багцад бол 1 болон 2 дугаар багцын бүх үйлчилгээ нэмээд Монгол өтөчдөр хотын аялал нэмэлт аяллын зөвлөгөө бүхэн багтсан байгаа. За фанатууд маань нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ оны 10 сар эсвэл эх оны 1 сараас эхлэн Америк нэгдсэн улсын B1, B2 визний ур хэмжээнд нэмэлтээр $250 нэмэгдэх хууль батлагдаад байна. За энэ нь одоогийн хураамж болох $185 төлбөр дээр $250 нэмэгдэж $435 болно гэсэн. Хэрвээ та мөнгө цаг хугацаагаа хэмнэхийг хүсвэл хураамж нэмэгдэхээс өмнө ярилцлагын цагаа авч визээ мэдүүлээрэй.
За энэ айлтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 9198 2024 болон 9191 2024 гэсэн дугааруудаас авах боломжтой. Суудын тоо хязгаартай тул хаяг одоо бүртгүүлээрэй. Осакагийн төв стейшн багцаалтай болж байна. Яа сохом нэрж байна да. Осакад байрлах буудалтай ирсэн байна. За одоо энэ чинь тоглолт үзэх газар олдох юм бол Испани, Английн эмэгтэйчүүдийн Еврогийн финал үзэх санаатай байна. Тэгээд олдохгүй бол усан орол амрах бах. Олдвол гарна. Япон аялал 4 дахь өдөр нь 3 дахь бүтэн өдөр нь буудалтай амарчаад гарч ирээд чекаут хийгээд 10-аас чекаут хийхдээ 10 жоохон өнгөрөөсөн. Тэгээгүй. Ер нь л тэгсүүлтэй. Тэгээд чекаут хийчээд өглөөний цагаан цаанаас хоцорсон. Гэхдээ ер нь амар ядарч явсан учраас өглөөний цайнд бол амжид сэрхийг угаасаа зориогүй. Ер нь чекаутаа тулгаж унтаад босоод амарч цаавнд угаал гарна гэж бодож ер нь бол гарсан. Тэгээд яг тэглээ. За тэгээд энэ чи стейшн дээр ирээд яг энэ хэсгийн стейшн бол нэг олон юм байхгүй. Ерөөсөө ингээд нэг жижиг юм дэлгүүр байна. Тэгээд цаашаа шууд доошоо буугаад яг нөгөө зам руугаа орчихно хүлээдэг. За тэгээд энэ чинээс сая ийм цай авч байна. Гэхдээ энийг би сая юунаас авч байсан? Санторигийн ийм юунууд бол зөндөө байдаг. Санторигийн гэлтгүй ийм юунууд зөндөө байдаг. Тэгээд энэ чинээс ийм цай авч байсан ногоон цай. Тэгээд энэ чинь ер нь иймэрхүү convenience дэлгүүрүүд эсвэл одоо ийм охоны станд юмнууд дээр юу болвол айгу баг чихтэй ундаа за газтай ундаа бол баг байхгүй шахуу. Ер нь бол байдгийм байна. Одоо жишээ нь энэ чинь ингээл харахад за энд energy drink-нууд айгу олон төрлөөрөө байж байна те. Одоо бидний нэлдэг нөгөө юу мөнөд өднөр чиглэлээ лээ. Бакустэй. Тэр мөр бол айгу их. За энэ чинь шар хайраг бол айгу их. Ер нь газтай юм уу шар хайраг л айгу юм сонголттой байдгийм байна. Тэгээ энэ ч ингээ харахаа мэдээж чихтэй мерсэр байж байгаа. Гэхдээ ер нь яг чихтэй юм гэхээсээ янз бүрийн чихэргүү цайнууд тэгээд янз бүрийн уснууд л айгүй их байгаа. Одоо газтай ундаа уудаг хүн бол жишээ нь ерөөсөө колоноос за яг энэ чинь нэг спрайт чиг нэг ундаа байна тийм. Ерөнхийдөө сонголт бол айгүй баг. За тийм байх шаардлагагүй. Тэгээ ер нь нэг юм кофе тэгээд ус цай айгүй хот. Би энэ цайг бол ихэрснээс айгүй хуусан айгүй гоё цай уугаад явахаар айгүй гоё байдаг. За ус цай ер нь ихэнхдээ ус цай л ууж ин дөө. Яг яалтчгүй айгүй их юм уух шаардлага гарч байгаа учраас ингээд бас одоо энэ минь бол ийм юуны амттай жимснүүдийн амттай юм хийж ус мс бол бас зөндөө байгаа. Тэгж байгаа кофе ууя. Өнөөдөр жоохон кофе ууж явъя гэж бодож байна нилээ. Ядралттай тэгээд яг жоохон амарсан. Тэгтээ нэг тийм амар сүртэй болол бас амарсангүй гэхдээ яг гайгүй. Өнөөдөр бүтэн юугаар явна. Осака хотоор бүтэн явах чашаа. Осака хотод юу байгаа? Нэг том зорилготой. Өнөөдөр бол Осакад бүтэн хагас жилийн хугацаанд Осака хотод дэлхийн экспо гэж юм болж байгаа. Тэр экспо руу өнөөдөр бол одоо явах гэж байна. Тэгээ экспо дээр одоо хэр уддгийн байгаа үзэх боломжтой гой сонирхолтой бүх юм үзхийг хичээнэ гэж бодож байна. Нэг өдөрт үзэж угаасаа дуусахгүй бах. Гэхдээ яг очиод бол байгаа хугацаа боломжоор үзэж байгаад тэгээ амжуул нэг ганц нэг дэлгүүр моол орох санаа байна. Тэгээ гол зорилго нь экспо. Тэгээд амжуул дэлгүүр орох. За тэгээ оройн 8 цагт Осака стейшн вагоны юун дээр вокзал дээр цуглаад юу байна. Ер нь автобустай бэлдэн. Тэгээ автобусаараа Токио, хоногийн автобусаар Токио орно. За сая Кобра автобусаар явбал их чанга байсан, айгүй тухгүй байсан. Нилээн ядарсан, тагуу тэгээд нуруу би одоо он гарснаас хойш нуруу ерөөсөө өгдөөг байсан. Та зарим нь мэдэх нурууны би бас бүртэл хэмжилтэй. Тэгээд ерөөсөө өгдөөг он гараа зүгээрээс нуруу сая юунд бол өвцөн, вагонд авшаа автобусаар ирэхэд бол тэгээд тийм юм тань тэгээд одоо бас гайгүй гэж найдаж байна. За тэгээд сая би чайлнаас авч идлээ, айнээс авч идсэн. Юм дээр юм онгочлаа. Стейшн дээр
Osaka station дээр очиж бүр яг нэг атайхан бүтэн breakfast иднэ. Сая энэс нэгийг авч идсэн. Айгуу хөрхөн зөөлөн юм байсан. Тэгээ манай нэг найз Японд бас хэсэг байж байгаад ирсэн. Монголд ирсэн. Тэгэхээр ярьжсэн юм. Японд ахаар ерөөсөө юу дандаа юм зөөлхөн юм байдаг. Идэх юм бол одоо сайн юм боо модоо нэгээр иж идэг. Тэгээ били юм идэх дандаа юм зөөлхөн юм. Тэгээ бараг ясам үлчинсэн гэж бүр сансан гэдэг. Тэгээ над шиг юм нэг юм зөөлхөн юм идэх дуртай хүнд бол яалтчгүй. Юу юм бэ? Тэр талаас бол айгу гоё юм байна. Гэхдээ бас тэр нь бухимдал бухимдахаал. За тэгээд одоо юунаас стейшнээс хөдлөх гэж байна. Тэгээд Осака стейшн руу яваад тийч хүнд юм үлдээчээд тэгээд юу байна. Экспор. За ингээд доошо буунгууд ийм стейшн байж байна. За эндээс Osaka station лөө яг одоо төв вокзал гэх юм уу тийшээ хөдлөн дөө. Салх татуулаад ирлээ. Экспо болж байгаа маш том стейшн дээр ирсэн явж байна. За хүнд нь л мөрөгчгүй гэж бичлэг гэж бас эвгүй махун ихтэй. За ингэж явж байгаа. За ингэ гарч ирж байна да. За 2025 оны дэлхийн экспо дээр ирж байна да. За энд бол жоохон замбраа алдагдчихж байна. Осака Кобе хоёрт бол ер нь баруун талдаа зогсцоод юм байлээ. Зүүн талаар нь чигээрээ явдаг. Кобе биш зүүн талдаа. Биш заажаараа. Кобед ямарсан баруун талдаа, Токио зүүн талдаа байсан. Кёто Осака энэ Осака ч баруун талдаа зогсдог байхгүй тийм. Осака юу хоёр, Кобе хоёр баруун талдаа, Кёто, Токио хоёр зүүн талдаа зогсдог юм бэ лээ. Гэтэ энд яалч амар олон үнэтэй замбраа бол байхгүй бүгд сайхан зог. Замбрааг ч байх те бүгд зүгээр сайхан зогсчлаа. За дээр юу байгааг мэдэхгүй. Одоо ер нь хаана юу байгааг мэдэхгүй учраас аль болох гоё бичлэг хийгээд явах бодно. Гэхдээ гоё мөч болгон дээр бас бичлэгнэр багтааж чадах мэдэхгүй байна. Welcome to Expo 2025. Яа тийм нэг гоё юм байна. Барилга. За энэ зохион байгуулалт юу бол ч амар юм аа. Хүн хүчээр зодохын зохион байгуулалт супер. За энэ ч локер мокерос байсан байна. За тэнцээ. Экспогийн East Gate нэ. Театр олон сайхан далбаг хараад байгаарай. За манайх байна. Яг орд гараад ирлээ. Зааж гараа. За минь чи нүдгээс бод сайн харагдахгүй байна. Гэхдээ далбаануудыг хэдүүлээ нэг харуулад явъя. За. Занчтай юунд нэгдсэн үндэсний байгууллага бүртгэлтэй 193 ус бараг бүгд байгаа юм шүү аа. За. За одоо тикет аваад одохгүй орох юм байна. Өстө нүсэр супер байна. За тикет мэгтэй авчаад бичлэгээ үргэлжлүүлье. Тэсэн. Information center орж юу яа. Экспогийн map байна харъя. Тэгвэл бүгдийн угаасаа нэг өдөрт үзэх боломжгүй учраас map байвал хараад тэгээд хаагуур юу үзэх вэ гэдгээ шийд. За энийг тойроо цахилгаан автобус явд юм байна. За энэ ч юм цахилгаан автобус бол явд юм байна. Урслаа. Ваа. Тэ экспорог орж үзэхээс өмнө зүгээр энэ барилга зохион байгуулалтын шүтсээр байгаа таарах юм байна өө. Тэ сараар ирмээр юм байна. Ориг travel болол одоо манай энэ аяллыг зохион байгуулж байгаа. Ориг travel-аас ууг 6 сард бол энэ экспогийн аялал бол зарласан юм байна. Тэгээд хангалттай хүн бүртгүүлээгүй яваагүй гэж байна. Гэтэ энэ бол үнэхээр гайхамшигтай юм байна. Заавал үзэхтэй байна. Би бол одоо нөө мөнгө төгрөг завчлөө виз юм үнэхээр бүтдэг болвол чаддаг бол дуусаас өмнө бүр зорж энд Осака руу шууд нишлэхтэй шүү дээ манайх чинь. Тэгээд Осака руу шууд нисчээр зөвхөн энийг үзэх төлөө ирж хэд хоног үзсэмээ үзэх ястаа юм байна гэж бодлоо. Яг мэдээж би зөвхөн нөгөө нэг event-ээс харж байгаа биш. Энэ нөгөө агуулга дээр нь яг юу байгаа, ямар үзмэр одоо exhibition те дэлгүүр store танилцуулга музей юмнууд байгаа гэдгийг хараад шүү дээ те. Тугаас нэг өдөрт явах боломжгүй учраас тэгэж бол бодогдож байна. Тэгээд янз юм аа. За одоо ийшээ орно да.
руугаа явах гэсээр байтал ингээл өөр гоё юмнууд харагдаад байна да. За бишгүүр энд тоглож байна. Сербийн хэсэг байна. Итали гэсэн хэсэг байна. Лацио хэсэг гэж байна. Лацио Ромын хэсэг гэж байна. За энд ингээд хэсэг ч яг энэ ингээд Мимо Паладино гэж уран бүтээлч хийсэн юм биш үү? Sorry. За энд Итали орох хүмүүс очилж байна. Бүх хүн дээр нь ингээд синс мэстэй гоё байж байгаа юм байна. Цаана Итали жилато авах жишээ нь тий зарж байгаа жишээ нь энд. Манай үүд нь хуушуур зарж байгаа юм шиг тест айраг мэрэг бас тий. Тийм байхад бол гайхааргүй юм биш үү? Энэ Сингапурыг хараа. Йоо. Хүмүүс орч. За энэ чинь ингээд явган замыг төр зогсоож байгаад хашиж байгаад оочилж байгаа хүмүүсээ оруулж байна. За ингээ оруулж байна. Тэгээ одоо энийг буцаж хаагаад хүмүүс нь төр очирлоод тэгээд бид нар явна. Янзтай. За тэр цаана Нидерланд байна. За манай Монголын хамрын байгаа юм бол та тийч ямар амар юм бэ? Итали шин Синга. За тэр Нидерланд руу удахгүй явна. Болгарих энд байна. Манай Bulgaria энд байж шүү. За болгар руугаа орж амждаг бол сайхан л байна. Даанч орж амжихгүй юм даа. Тийж явж байгаад Монголын павильон дээр ирсэн шүү. За энд дэлгүүр нь байна. Манай Монголын маань дэлгүүр. Тэгээ энэ ч тийж гоё музей байгаа юм байна. За тэгээ энэ ч Монголын хариуцж ажиллаж байгаа хэдүүлээ жижигхэн бас юу яриа аваад амжээ. Тэгээд юу яадаг юм бэ? Энэ том хэсэгт нь ингээд улс болгон ээлжлээд өдөрт нэг өдөр болгоныг одоо тухайн улс хариуцж хөтөлбөр явуулж зохион байгуулалт юм байна. Мэдээж хагас жил болж байгаа 190 улс олдсож байгаа юм чи одоо тэгээд тэрнээс make sense те. Ийм юм байна. За тэгээ өнөөдөр хэдүүлээ энд Монголоо төлөөлж ажиллаж байгаа хэдтэй бас жижигхэн яриа аваад амжээ гэж бодож байна. Үзүүртэй хэсэгт нь ирсэн байна. За энэ хэсэг ч үнэхээр гоё юм аа. Хүмүүс тэгээ бид нар өөрсдөө үзэхээс гадна энэ чинь ингээд олон орны хүмүүс үзээ сонирхоод явж байгаа нь бүр гоё санагдаж байна. Багталтай санагдаж байна. За юуны маань энэ ч зохион байгуулалт хариуцж байгаа хүмүүс маань өнөөдрээс өөрийгөө товчхон танилцуулаад өгөөрэй. За тэгээд энэ ч ажил нь хэр явж гин хизээ нэгэлсэн. За тэгээд өчигдрийг хүртэл юу боловыг бас нэг тавчаа яриад тэгээд араас нэгчдийн талаар ярина. За ер нь 5 жил тутам зохион байгуулалт Дэлхийн Экспо энэ оны 4 сарын 13-нд Японы Осакад эхэлж байгаа юм чинь. Ерөнхийдөө яг үзэсгэлэн бодлоо эсвэл одоо энэ үзэсгэлэнгийн шоуны одоо олимп гэж хэлдэг юм. 5 жилд нэг болдог. Өмнөх нь Дубайд болжсэн ба дараагийн Сауди Арабид болох юм аа гэж. Дэлхийн 150 гаруй орн гэсэн арга хэмжээний Монгол улсын тавилан харьцаад ажиллаж байгаа. Тэгээд зохион байгуулалтын хувьд болохоор Монгол Улсын засгийн газар манайх бодлоо Монголын улсын бодлоожуудын Чингис хаан музейтэй энэ удаагийн үзэсгэлэн болохоор 13-р зууны үеийн сэдвээ аваад Чингис хаан музей үзмөрүүдээ аваад олцож байгаа. Ерөнхийдөө зочдын хувьд өндөр зэтгэлтэй ер нь одоо энэ бас мини одоо музей үзэж байгаа учраас өмнөд түүхийн дасгалыг үзэж байгаа учраас маш сонирхолтой байна. За ерөнхийдөө бол манай үзэсгэлэнгийн сэдв болохоор бид нэр энэ удаа Pax Mongolica гэдэг одоо сэдвээр олцож байгаа. Энэ сэдв нь юу вэ гэхээр Монголын их амгалан гэсэн одоо их тайван амгалан гэсэн латин үг. Тэгээ яг зүгээр нэг монголчуудын байлдан дагуулыг зарим улсууд сөрөг утгаар нь хардаг бол одоо Монгол улс яг эзэнт гүрэн болсны дараа маш их цаг тогтож байсан дэлхийд түүхэнд торгоны зам гэхэд түүхэнд хамгийн аюулгүй үе өнгөрөөж байсан байна. Тэгэхээр тэрийг бид нар одоо түүхийн хүмүүстэй түүхийн танилцуулах зорилгоор харуул. Энэ Монголын эзэнт гүрний газрын зургийг хараад манай үзэгчтэй ийм том хэсэг Монгол улс чинь тийм. Тэгээд бас энэ дээр одоо харагдаж байгаа юмудаас хараад бас Японоос бас эзлэгдэг байсан. Тэгмээд Японы бас үзэгчдүүд энийгээрээ бас төгөлдөг юм байна. Бид нэг өөрсдөө түүхийг ярина. Иван Гүрний үед хоёр удаа бас Японд хамтдаа тавьж авчихсан. Яг бид нар энд сурчилж байгаа юм нөгөө эзлэн төрөлхөөс илүү тухайн үед одоо Монголын эзлэн төрөл ямар орчин үеийн тийм бүх олон улсын хүмүүсийг агуулсан ямар нийслэлтэй байсан. Одоо хар орны түүхийг бид нар бас VR-аар харуулдаг. Тэнд бол Галын шашны одоо Моск, Христийн шашны Church одоо сүм тэрнээс гадна одоо буддийн шашны темпл байсан тийм олон улсын хот болцсон байсан гэдэг тэр түүхээ яриад олон улсын одоо хүмүүс их тайван нэг дор оршиж болох гэсэн агуулгыг энэ удаагийн экспорт хийж байгаа.
За 150 гаруй оролцож байгаа ийм гоё үзлэн болол болж байгаа юм байна. За өчигдөр энд юу болсон бэ? За өчигдрийн хувьд одоо энд улс орны өөрсдийнхөө үндэсний өдөр гэсэн нэг өдрийг аваад дэлхийн экспонд тэмдэглэж байгаа. Өчигдрийн хувьд 7 сарын 27-ны өдөр Монгол улсаас одоо Томидын дорч хамт сайдаар шадар сайдаар авсан хүндэт төлөөлөгчд маань одоо хүрэлцэн ирээд энд Монголын үндэсний худлаа ажлын танхимд зохион байгуулаад бизнес уулзах бүхэл хийсэн 200 гаруй бизнес эрхлэгчид одоо оролцсон. Хоёр талаас маш идэвхтэй одоо бизнесийн харилцаагаа ярилцсан юм арга хэмжээ болсон. Мөн одоо Монгол үндэсний хувьцаа өмссөн одоо Осакад амьдардаг Монгол хүмүүс маань цуглаад бас Монголын парадыг тойрцсон байгаа энэ Grand Ring гэдэг байгууламжийг тойроод ингээд явсан. Үдээс хойш үндэсний өдөр арга хэмжээ маань албан ёсоор болоод бас Монголын урлагийн тоглолт, көми, уртын дуу, моригуура бас одоо Япон улсын үзэгчдэд одоо төлөвлөсөн. Энэ бол одоо маш их олон хүн очилдоо хэдэн цаг очилдоо үнэхээр хүлээлтийг авсан гоё арга хэмжээ болж чадсан. Тэгээд иймэрхүү байдалтайгаар байна одоо сүүлийн үед бол Монгол улс одоо Япон улсын хувьд одоо харилцааны хувьд маш сайхан үүдүүд үргэлжлэж одоо 3-7 хоногийн өмнө ихэд одоо Японы эзэн хаан Нарухито одоо Монгол улсад ажилласан энийгээ дагаад одоо Японы одоо үзэгчид бол Монгол улсын павильоныг бол маш их хийж үзэж байгаа. Тэгээ өнөөдрийг гэхэд бол одоо энэ Монголын павильоноор 2.2 сая орчим үзэгчид оролцсон амжилттай байна. За энэ экспо яг 4 сард ихсэн те. Одоо хэдэн сард дуусна гэж байгаа лээ? Ер нь дэлхийн экспонууд одоо 2 төрөл байдаг. Яг энэ үндсэн экспо маань 6 сарын хугацаанд үргэлжлэдэг. 4 сарын 13-нд эхлээд 10 сарын 13-нд За тэгэхээр манай 10 сар дуусла 10 сарын 10 сарын 13 хүртэл Японоор явж байгаа монголчууд маань Осакад ирж байгаа монголчууд маань үзэх боломжтой биш үү? Ийм гоё одоо үзэсгэлэн байна. Зөвхөн энэ бол одоо юу гэдэг камер дээр бүгдийг харуулгач байгаа ш харуулгач боломжгүй дээ. Зөвхөн монголих гэхэд юм байна. Чи мэдээж одоо сая хэлсэн 150 хэдэн Осын үзмээр үзэсгэлэн ингээд ийм гоё болж байна. Зөндөө олон гоё хөтөлбөрүүд бас явж байгаа юм те. Энд оролцож байгаад айгу бахарч яанаас баярлалаа баяр үргээ гэж хэлмээрээ. За баярлалаа. Тэгээд хөрцөгийг хөрчийн тэгээд дэлхийн экспо гэдэг бол одоо entertainment арга хэмжээ болж байгаа гэдэг. Тэгээд техник технологи хаашаа чиглэж байгаа. Одоо entertainment одоо яаж хүмүүст үзүүлж болохын гэрлийн шоу яаж болохын одоо проектор одоо прожекторын техник яаж хөгжсөн тэр гайхалтай зүйлээр дэлхийн экспорт гэж үйлцэн үзэх санах боломжтой байдаг учраас одоо олон үзэгчдийг энэ том арга хэмжээнд одоо Монгол улсад ялангуяа их ойрхон болж байгаа учраас ирж үзээсэй гэж үзэж байна. Одоо ийшээ чи шууд нислэгтэй байгаа учраас тийм 5 жилд нэг болдог гэсэн тийм 5 жилд нэг болдог яг үндсэн арга хэмжээ. Дунд 3 сарын хугацаатайгаар specialized expo болдог. Тэрэн дараагийнх нь бас сэрд болно. Харин үндсэн 5 жил дотор нэг болдог нь одоо Сауди Араби, Рияд болоод 2030 онд болно. Бэлтгэл ажил хийцээ гэж. Тэгэхээр ийм ойрхон шууд нислэгтэй ийм боломжтойгоо хүмүүс үзээрэй гэж бидэд мэдээж хөлбөмбөг үзэх. За тэгээд дээрэс нь өөр Токио, Осака ингээд үзнэ гээд аялаад явж байгаад ингэж гоё боломж асуу учраас ирсэн байгаа. Мэдээж боломж нь байсан бол бүтэн өдөрч биш бүр 10 хоногч баймаар санагдчихэ. Тэгээд өчигдөр бас энэ ч манай Монголын мембер яг өдөрлөг зөрчсөнд амар харамсалтай байна. Яг нэг сарын өмнө гээд хэлсэн бол гэхээс яг өчигдөр гээгүй тэгээд яг мэдээж өчигдөр копи тоглолт хийсэн явчихсан. Ийм байна. За тэгээд ажилтны амжилттай баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас танаа баг мэдээж яасан баг тэгээд. Тэгсэн копи 3-ыг авцаа. За тэрэнд бас баяр үргээд Монголын фэнүүд гоё ингэ хэлж байгаад бас баяр үргээ. Яг би өөрөө бас Челси багийн дэмжигч. Тэгээд манай Челси багийн дэмжигчд бас олон арга хэмжээ зохион байгуулалт явуулдаг. Би нэг групп нэр учраас мэдээж авсан. Тэгээд тааидад бас баяр үргээ. За баярлалаа. За баярлалаа. За. Стор дээр нэм гоё сувенирүүд зарагдаж бол байгаа юм байна. 10 сарын 13 хүртэл байна гэж ярьсан дээр болсон. Тэгээ одоо яг өчигдөр Монголын маань хариуцсан гоё өдрлөгийн гоё зураг бичлэгнүүд бас явуулна гэсэн байгаа. Тэгэхээр тэр бичлэг яг энэ хэсгийн араас бол орчноо. За өөртөө харахаас гадна яана би одоо микрофоноо дотор хэл. Өөртөө харахаас гадна энэ гадаадууд Япончууд сонирхоод ингээд үзээд хараад явж байгаа нэг сонирхолтой сая хэлж байна. 2 сая гаруй хүн болвол Монголын павильоноор бол орчоод байна гэдэг. Тэгээ одоо дахиад 40 сар болж чинь үнээр гоё бахгүй шүү дээ гоё байна. Тэгээ экспогийн маань энэ хэсэг болохоор үнээр сүртэй юм байна. Микрофон. Экспогийн маань энэ хэсэг бол үнээр сүртэй юм аа. Харамсалтай энэ бүх гоё үзмэр үзэсгэлэн улс соёл, ёс заншил энэ бүхнийг одоо үзэх юм. Бүгдийг үзэх боломж харамсалтай нь алга үнээр харамсалтай байна. Одоо болдог бол нэр үнээр бүгдэн дээр нэг хүрчлээ явж ингэж үзмээр санагдаж байна. Энд чи одоо нэр үнээр хэлэх үг олдохгүй ийм гоё сүртэй гоё юм болж байна. Тэгээд манай хэд юу байгаарэ гэж хэлмээр байна.
Үзцгээгээрээ боломж нь байвал, цаг нь байвал, мөнгө боломж нь байдаг бол үзээр юм бүр супер. За ийм гоё юм болж байна да. Португалих ямар кул юм бэ? Вау. Дүүжин холсноо чиг. Яа, artistic expression гэж нэрээ. Гоё юм шиг нэрээ. Колумби болохоор энэ мөсөн блокгүй чиг юм байна. Вау. Бразил гэж шүүнд. Бразилийн хин лого нь гоё түүнээс байшин өсөртэй шиг байна. За энэ гоё ирвэх шиг чи юу вэ? За энэ том ирвэх чинь Кувейт юм шүү. Вау. Яг тогтмол усныхаа ирэг дээр ирсэн байна. За одоо 6 цагаас 5-6 минутын дараа маш гоё перформанс Бонгодори гэдэг юм бүжиг перформанс болох гэж байна. За энэ бүжиг нь өөрөө бол одоо Мацури буюу юм том одоо баяраараа хийдэг юм үндэсний бүжиг юм байна. Тэр баяр нь бол одоо жижиг тосгоных байж болно, нутгийн хотын одоо юу гэдгийг те тэр баг одоо баяр наадам гэдэг утгаар. Тэгээ энэ 100-ны сүүл 7 сарын сүүл 8 сарын ихэр ер нь жишээ нь бол одоо юу гэдгийг 10 жилийн хүүхдүүдийн амралт эхэлдэг учраас тэрийг тэмдэглэж хүртэл одоо энэ Бонгодорын бас явдгийм байна иймэрхүү. Тэгээ одоо бол бас энэ Осакагийн нэг юм том баярын үе таарсан учраас өнөөдөр энэ болж байгаа. Айгу хацтай таарж байгаа юм чи өдөр болго ингэж яадаг юм том наадам баяр одоо энэ бүжгийн том перформанс биш юм байна. Тэгээ бид нар бол айгу хацтай ингэ таарч байгаа юм. Тэгээ одоо энийг үзчихэд араас нь ингээ галын наадам одоо нөгөө салютнууд буудана. Гэхдээ тэрийг үзэж амжихгүй маань бидэд автобус нөгөө дараагийн автобус метро гэдэг юм руугаа явах хэрэгтэй учраас харамсалтай тэрийг амжихгүй энэ бүжгийг үзэл явах нь. Айгу тод нар тусаад байгаа учраас яг бичлэгэн дээр яг гоё яаж чадж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ нүдэ дарж байгаа л биш нар хааж байгаа л бичгээж үзэж байна. За яг тэр голын хэсэг дээр угаалan гоё суудл авцсан байсан чи. Голын хэсэг ингээ хаацаараа ингээ гол төмс болохгүй гээд. За. Нэр ийм олон ингээд байцууж яг камер дээр яг бүр нэг гоё харагдахгүй ч магадгүй гэхдээ боддоор бол амдэрстай айгүй гоё сонирхолтой харагдаж байна. Тэгээ дундуур нь үе үеийн бичлэг хийгээд оруулнаа. Бүтэн бол бичлэг хийхгүй. Айгүй том юм эсэр. Тэгээ ийм байна гэсэн үг шүү дээ. Одоо ингээ халаас авахаар те. Эсэр том зохион байгуулалт амар юм. Тэний салютаар Бонгодори маань дууслаа. За тэгээд өчигдөр юу яасан бэ? Энд яг энэ Осакагийн дэлхийн экспо дээр Guinness рекордыг одоо дахин эвдэх юм оролдого явсан байна. Өмнө 2017 онд 2000 гаруй 2700 хүн одоо зэрэг яг энэ Бонгодорыг бол одоо 5 минут тасралтгүй хийсэн юм амжилтыг тогтоож хийснийг өчигдөр 3746 тийм 3746 хүн болоо 5 минут тасралтгүй Бонгодорын бүжгийг хүслийг бол хийж юу яасан Guinness рекордыг тогтоосон юм байна. За тэрнтэй холбоотой мэдээ бичлэгийг одоо араас нь жижиг хэсгийг оруулъя. Тэгээ сайн таад бас энэ яг ямар хүн болж байгааг нь харсан. Тэгээд тэрийг бол яг зөвхөн энэ саний тойргоор биш тэр том талбайд нь бол хийж рекорд тогтоосон бол баталсан юм байна. За ийм гоё юмны одоо маргааш нь Guinness рекордын эвдсэний маргааш нь дахиж хийснийг хэдүүлээ бид нар ингээд гэрч болж байгаа юм байна. За одоо энэ чинь харж аргаад айгуу гоё болж байна. За ингээд нарж байгаа. За бидний явах цаг бол болж байгаа харамсалтай. Энд чинь уул нь одоо хүмүүс энэ чинь яг ингээд яг fireworks show үзгээд бүгд ингээ гоё цуглаад эхэлсэн. Нар Бонгот одоо 8 цагаас fireworks show болно. За харамсалтай нь бид нар бол тэрийг үзэх юу алга, цаг алга. 10 сарын 13 хүртэл
Экспо маань байх юм биш үү? Дараа нь бол 2035 онд Сауди Арабын Риад хотод болох юм байна. Тэгээд өмнө нь Дубайд болсон. Тэгээд манай хэд бас одоо боломж цаг одоо юм байдаг бол үзээрэй л гэж хэлмээр байна. Үнэхээр цаг боломж юм гардаг бол дуусгаас өмнө 10 сарын 13-наас өмнө Осакад гэж юмс санагдаж байна. Осака ч өөрөө амар гоё хот, том хот, одоо Universal Monuments гэдэг олон үзэх юмтай. За энэ Экспо өөрөө супер том. За урагшаа Окинава явж болно гэдэг. Ер нь бол Осакагаас эргэн тойронд бол үзэх харах юм ихтэй юм гоё бүс юм байна. Тэгээд Киото руу ч гэсэн явж болно шүү дээ. Тэгээд гооч нийслэл. Тэгээд зөвхөн Токио гэж одоо яах шаардлага Фужи ч юм уу Токиог заавал тэгж одоо төсөөлөхтэй тэрүүгээр бодох шаардлага бол байдаг юм байна. Тийм. Тэгээд энэ аяллыг зохион байгуулсан Ориг Travel хамт олонтой маш их баярлалаа. Өөртөө тооцоолоогүй бүхэл төрлийн гоё супер юмнуудыг үзлээ. За тэгээ мэдээж Аврагийнхаа тишерттэй аяллаа бол хийгээд явж байна. Аврагийн хамт олон баярлалаа. Хүссэн юугаараа резмерээр гоё юуны pop culture-ын хувцснуудаас хийлгээд авч болно шүү. Манай merchandise-нууд хамтгаж гарч байгаа. За бас мэдээж Авра брендийн өөрсдөө хувцаг сонирхоорой. За энэ ч нөгөө нэг ярьжсэн цаана нөгөө Осакагийн булан гэж байна шүү дээ. За тэр зөндөө том хөлөг явуулсан сонгоц. За эндээс цаашаа бол одоо яг энэ хэд нэг хязгаар шүү дээ. Одоо яг камерын гол төр цаатал тарагдаж байгаа. За яг тэрний цаана тэр хүмүүс алхаж байгаа. Тэрний цаана бол одоо Осакагийн булан гэж бол байж байгаа. Яг номхон далайн одоо нэг хэсэг нь. Зэм байж энэ да. За энэ ч нэс одоо удахгүй хөдлөнөө тэгээд Осака үндсэн төв стейшн дээр очиод тийчнээсээ тэгээд юм аваад шөнийн автобусаар явахаар бэлдэн. За тэгээд шөнийн автобусаараа Токиод үүрээр очиноо. За тэгээд Токиод нэг өдөр бол байжгаад буцна. Токиод гэхдээ яг влогон дээр төвсөн дээр орохоор шинэ юм нэг их сүртэй байхгүй илүү жоохон хувийн цаг бол гаргаж байгаа. Тийм гэхдээ бас гайгүй сонирхолтой юм байвал нэмхийг бодно. Тийм иймэрхүү. Ерөнхийдөө Токиогийн хувьд бол маргааш тиймэрхүү. За ингээд аяллаа өрөөнд бол Кобед өчигдөр тоглолт үзсэн. За ингээд Нара парк ус их сонирхолтой байлаа. За өнөөдөр энэ Экспо бол үнэхээр гайхалтай супер байлаа. За тэгээд влог маань бас дуусаагүй байна. Үргэлжлэнэ. Гараа явж байгаа том нөгөө нэг рингийнхаа гадаа ирсэн байна. За яг явах гэж чи Осака гэж шүү. За яг мэдээж гол зохион байгуулагчийн павильон маань энд байж байна. За нөгөө яг ирсэн газараа буцаал явж байна. Thank you. Ганц юм үнэхээр merchandise дэлгүүр авч амтсангүй. Дэлгүүр авч амтсан бол гоё хөрсний наалнаас гоё merch авъя гэж утсан. Амар очтой батсан болохоор үзэгсэн харагсан очигсэн юмнууд руу яваал таарлаа. Хамгийн гол нь Монголын павильон дээр очиж та амтсан дайгуу байж таа. Монголын павильон гарч байгаа өгөөч мэдээгүй шүү дээ. World Expo Монгол оролцож байгаа өгөөч мэдээгүй. Сая өнөөдөр очиод танилцуулга мап худалдаж аваад тэгээ харсан чинь Монгол байсан. Тэгээ очиодсан. Хаасан. За тийм ч өөр амар сэгсэж үсээсэн. Хөөсөн мантуу шиг юм байна. Яг тэр л утрахаас өмнө амжуулж гэсэн ч амтсангүй. Шөнийн автобусанд явсан суучлаа гэдсэн. Одоо өглөө 6 хүртэл Токио руу автобусанд хийж харагдах. Яг утрахаас өмнө амжуулж гэсэн ч амтсангүй. Бай бай. Tokyo Station дээр ирсэн байна. За эндээс нэг bath house болж юу яа да. Амар хэрэгтэй. Буудалтай 3-аас чек-ин хийх хэрэгтэй. Буудалтай 3-аас чек-ин хийх хэрэгтэй болохоор тэрнээс өмнө очиж болохгүй. Манай буудлаас төвөөс жоо хол учраас нааш явах гэж хансалтай. So харж байгаа болно даа. Ямар ч байсан Токиогийн өдөр ингээ гэлээ. Токио стейшны бас нэг гарцсан дээр ирсэн байна. За энэ ч нэс одоо хааны хордон орж үзнэ.
Ханы орд нийт тийш яваад тэгээд манай Элен группээр бол тус-тустай явна. Руугаа явж. Энэ зөвхөндөө хүнд юм орхиод стасанд орж байгаарэ гэхээр буудал маань чекин цаг нь 3-аас юм байна. Тэрнээс ирэх ямар ч боломжгүй цагаар авах ямар ч боломж байхгүй. Тэгээд цагаар явдаг газар байдаг болохоор цаг алдах гэх. Тэгээ баг энэ хавьдаа энэ том стейшн дээр юу үлдээчдэг юм бэлээ гэж бодож байна. За ингээ гараад ирэхээр ийм гоё байна да. Өөрөөр байгаа болохоор сэрүүхэн гэж хэлэхгүй дулаахан гоё байна. Яг халуун бол биш байна. Сэлхтэй таахан байна. Ваа. Нөгөө богдол байхгүй болохоор зүгээ мэдгүй гэдэг шиг бодод тийм шиг л юм болж. Яг аль зүг нь аль хаана хаашаа хараад байгаа юм бүү мэд. Богдол харагдахгүй болохоор ч хэцүү юм шүү дээ. За хэдүүлээ. Компас гаргаж ирээ. За сая ийшээгээ л хойд зүг юм шиг л байна да. Үгүй мө? За хажгаар. За энд урд зүг юм биш үү? За ийшээгээ урд зүг юм байна. За манай богдолт богдол энэний цаана байгаа юм байна. За энэ юу вэ? Стейшных нь одоо 30 юм байш машин болоо. За юм суух газартай газар чи саятай юм. Энд одоо ерөөсөө Токиод явж хахад Осака Москвад явж. Ер нь гадаа бол суух газар ерөөс суух газар хоол хогийн сав хоёр бол ерөөсөө байх. Одоо энэ чи би бас ганц хоёр хогоо авцсан л явж байна. Хогийн сав таран болсон л газ бүх хогоо хайхгүй бол хэцүү. За энэ area бол үнэхээр өсвөртэй гоё юм байна. За тэгээд бичлэгээ төр баазлж байгаа нэг ганц хоёр зураг даръя да. Энэгээр өглөө энэ паркер гүйдэг хүмүүс айгүй их байдаг юм байна. Гадаад дотоодгоол энэ яг энэ паркер ингээл ирсэн гүйцээж идэм байна. Амар вьютэй гүйлтэй шүү. Гэхдээ халуун байна. Хөдрөөл яваад байна. Гүйж байгаа хүмүүс бүр амар өлөөдөг багт. Сэнча Гожирагийн шүү байна. За тийм чи Wendy's вэ шүү. За одоо өглөөний цай уухад арай эртэн жоохон явж байгаа цаан гомоор кофе шоп орж юу ячаад. Цэмэлчээд явна. За энэ авч явдаг салбар юм байна. За одоо нэг кофе шоп болох хэрэгтэй. Тэгээ энэ чи кофе шоп болноос юу яадаг юм байна. Арай нээдэг юм байна. Одоо энэ чи зааж байгаа. Одоо 8 болоогүй 7:50 болж хаад онгоосын кофе шоп бараг 8:30-аас хамгийн ихнийх нь 8:30-аас 10-аас л үт юм байна. Ер нь их кофе шоп нь сонирхолтой байна. Нөгөө Nissan Crossing барилга бас шүү дээ. Саяны Sony-гийн стортой. Яа, тэрний доотлол нэг тохирсон Nissan-ы байж байна. Supercar байж байна. Энд яг F1 эсвэл Formula E тийм баха. Энэ цахилгаан Formula E тэрний машин юм байна. Formula E-ийн машин байна. Ялч Formula 1 шиг санагдахгүй байсан. Нарийн мэдгүй ч гэсэн. Formula E, цахилгаан Formula 1 E өстой гоё юм бэлээ. Айгу хурдан хөгжиж байгаа юм бэлээ. Бас үзэж юмэр юм бэлээ. Formula 1 сая F1 кино гараад айгу хэсэг бас гоё явсан шүү дээ. Тэгээд F1 гэдгээс гадна F2 3 гэж байдаг. За бас Formula E бол цахилгаан машинуудтай E бол үнэхээр сүртэй юм бэлээ. За энэ бол F1-ийн Nissan-ы машин байж байна. За хэдүүлээ бүтэн тойрогоо харч тэ. Супер. Яг боддоор харахад бүр ямар сүртэй. Ямар намхан хэлбэр Монгол шиг ямар ч амар юм. Вау. Супер юм аа. Nissan Ariya гэж шинэ юу вэ? God damn. Энэ одоо яадаг концепт юм шиг. Энэ концепт л багтаа. Гэхдээ вау. Юу юм бэ? Юу гэдэг концепт? Hyperforce гэнэ. За энэ паузлаад уншаарай. Бүтэн цахилгаан машин юм байна. 4 дугаараа мааждаг. R загвар GTA загваруудыг Gran Turismo Racing загваруудыг нийлүүлсэн концепт юм шиг байна. Hyperforce гэдэг.
Мянган киловаттын хүчтэй гэж бодолтой. Ямар ч амар намхан. Гой шоурум байна. Гой сэрүүхэн байна дээрээс нь. За энэ нөгөө машиныг харчих тий. Ария. За энэ Ария гэдэг нь яг ямар хүчтэй. Энэ за энэ түрүүний Формула 1-ийн машины юу харчих. За энэ ч скриншотыг авч болно шүү. Биш паузлж хагаад харж болно шүү. 2024-25 оны удирдлагын машин байна шүү дээ. Энэ бүх юунууд нь гол үзүүлэлтүүд нь бүгд байна. Дээд дурн 322 км/цаг. Вау. Жин 859 кг гэж байна. Бүх удирдлагын Ханкок дугуйтай байсан байна. За ингээд энэ хэсгээр мэдээллийг нь бас скриншот биш пауз хийж аваад үзэж болно шүү. За энэ Nissan Ariya гэж SUV байна. Гоёма. За. За энэ хэсгийн юм аа нэг үү. Өндөрлөж байна. Халуун лугаа гэдэг. За дараагийн стори юу байх вэ гэдэг хэдүүлээ мапаас харчаад шийдчихэд үргэлжлэе. За чигөөд ирсэн. Хүн төчгөнөж бомбож гэнэ да. Very busy. Богоон ч яваад, онгоц ч яваад, хүмүүс ч яваад алж байна да. Яа, Шибуягийн main show шүү дээ чамд. Shibuya crossing. Амар болж байна. Арай ихээр байна. Арай ихээр байна. Нар буугаад энэ хоёр хамаагүй тухтай юм харах боломжтой болж байна. Хаана ямар дэлгүүр байна, хүмүүс хаана юу болж байна гэх. Тэгэхээр дээр амар нартай ирчихсэн, амар хэцүүсэн. Одоо арай ирч хамаагүй өчөртэй байна шүү. Бичлэгнүүд дээр дандаа сэгсгэр байгаа. Тэгээд дууслаа сэгсгэр байсараа таарлаа. Манай хүний усгайгүй юу? За усгайгүй байна. Өнөөдөр ингээд бидний аялал одоо ингээд дуусчих. Тэгээд Барсагийн фан клубын захиалгаар ориг зээл компани маань одоо Японы Барсагийн тоглолтыг үзэх, Японы орныг үзэх энэ аяллыг одоо бидний зохиож өглөө. Тэгээд маш их сэтгэл өндөр байна. Тэгээд ориг зээлийнхаа хамт олон маш их баярлалаа. Тэгээд бүхэндээ одоо ингээд нэгдээд явсан манай аялын групп маань гэсэн тийм маш өндөр сэтгэлтэй бид маш олон зүйлийг үзэж чадлаа. Богино хугацаанд тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье гэж. Яа. За тэгээд мэдээж аялыг өстэй имтсэн Аурагийн хамт олондоо баярлалаа. За тэгээд юу аялал маань бас мэдээж зөвхөн хөлбөр хязгаарлагтай үүдийг мэдж байгаа бах. Бүтэн аяллаа влогыг бас үзэх хүссэн бол мэдээж боломж болоод байж байгаа. Гэхдээ энэ бичлэг бол хөлбөр бүгдээрээ илүү суурилсан гол experience нь буюу Барселона клубын бизнес ковид тоглолтыг үзэх аяллаа фокус нэс. Гэхдээ бид нар аяллаа өрөөнд бол одоо Nara Park, Kyoto гэдэг алдарт Kinkakuji буюу одоо алдарт алтан сүм. За тэгээд Осакад бол одоо юу дэлхийн одоо супер 5 жил нэг удаа болдог дэлхийн экспо бол одоо бүтэн үзсэн. Дэлхийн экспог бол одоо 5 жил нэг удаа болдог. Тэгээ яг Осака хотод болж байгаа энэ тэр экспо одоо үнэхээр маш олон орон оролцож байгаа. Манай Монгол орон оролцож байгаа. Тэгээ маш гоё экспириенс байлаа. Тэгээд энэ аяллыг бас одоо маш олон хүмүүс ирж үзээсэй тий. Ялангуяа ориг зайлаар ингээд амжилтад ирж үзээсэй гэж одоо хүсэж байна. За бид хоёр бол одоо Нарита буудлын observation deck буюу одоо ингээд гоё. За онгоц яг ингээ хөөрдөг. За энэ бүр бичлэг их зориулттай ингээд гаргачихсан. Ийм хэсэгт бол бичлэгээ хийж байна. За тэгээ энэ аяллыг зохион байгуулсан
Ориг Travel-ийн хамт олондоо маш их баярлалаа. Энэ аялалд бас хамрагдаад явсан одоо бүх аялагч нартаа маш их баярлалаа тийм. Тэгээд бид нэр маш гоё олоолаа, маш гоё хамт олонны бүлэглээд аялал маань үнэхээр гайхалтай боллоо. Тэгээд дараагийн аялал дээр ч гэсэн одоо Ориг Travel-тэйгээ хамтран хийж ажиллаж байна. Окей. За тэгээд хамт олсон бүгдээр нь баярлалаа. Ориг Travel маань бол цаашаага дэлхийн аваргын аялал хийнэ гэдэг төлөвлөгөө бас байгаа юм байлээ. Тэгэхээр тэр талаар мэдээлэл авцгаагаараа Ориг Travel-ийн сошиал хуудасуудыг description хэсгээр оруулсан байгаа шүү. Jogo Bonito Show podcast маань 8 сард эхэлнэ. 2026 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний халуухан мөчүүдийг газар дээрээс мэдрэх боломж. 2018 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний аяллыг зохион байгуулж байсан туршлагатай Ориг Travel-ийн хамт олон энэ удаад 2026 оны дэлхийн аварга шалруулах тэмцээнд зориулсан Нью-Йорк, Лос Анжелес, Сан Франциско тэргүүтээ Америк нэгдсэн улсын 11 хотоор аялах аяллыг зохион байгуулахаар болж байна. Уг аяллын хүрээнд таны өмнөс тоглолтын тасалбарыг захиална. Аяллын зочид буудал, угтах үдэх унаа, хөтөч, хотын аялал, дурсгалт газар болон шопинг бүгд багтсан. Мөн Америк нэгдсэн улсын визний зөвлөгөө, ярилцлагын цаг захиалга болон ярилцлага бэлдэх ажлуудыг бид бүхэн зохион байгуулж байна. За аяллын багцуудыг танилцуулъя. Эхний багц бол зөвхөн визний үйлчилгээ болон зөвлөгөө. За хоёр дахь багц нь бол визний үйлчилгээ, нэг өрөөнд 2 хүн байрлах, буудал эсвэл апартмент, угтах үдэх унаа болон бонус зүйлүүд багтсан байна. За харин 3 дахь багцад бол 1 болон 2 дугаар багцын бүх үйлчилгээ нэмээд Монгол өтөчдөр хотын аялал нэмэлт аяллын зөвлөгөө бүхэн багтсан байгаа. За фанатууд маань нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ оны 10 сар эсвэл эх оны 1 сараас эхлэн Америк нэгдсэн улсын B1, B2 визний уран хэмжээнд нэмэлтээр $250 нэмэгдэх хууль батлагдаад байна. За энэ нь одоогийн хураамж болох $185 төлбөр дээр $250 нэмэгдэж $435 болно гэсэн. Хэрвээ та мөнгө цаг хугацаагаа хэмнэхийг хүсвэл хураамж нэмэгдэхээс өмнө ярилцлагын цагаа авч визээ мэдүүлээрэй. За энэ аялалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 9198 2024 болон 9191 2024 гэсэн дугааруудаас авах боломжтой. Суудын тоо хязгаартай тул таяг одоо бүртгүүлээрэй.